Жилд 800 тонн жимсээр 12-оос 13 тэрбум төгрөгийн жимсний чанамал болон шүүс үйлдвэрлэдэг Эден компани гар ажиллагааг багасгахыг зорж сүүлийн жилүүдэд тоног төхөөрөмжийн шинжилгээг эрчимтэй хийжээ. Ингэснээр нийт ажлын 20%-ийг л хүн хийж байна. Одоо зарим шугам шинээр угсарвал гар ажиллагааг бүрэн халах юм байна. Шинжилэл хийх тусам бүтээгдэхүүний тоон нэмэгдэж гадны зах зээлд борлуулах бүтээгдэхүүний хэмжээ өсөж байна. Эдний тулгамдж байгаа асуудал нь дотоодын жимсний нөөц болоод байна. Тиймээс жимсний тариалтыг нэмэгдүүлэх хэрэгтэйг онцоллоо. Дотоодын жимс зэмсэхний олдоц бас жоохон ховор байгаа. Тэгэхээр ер нь бол цаашдаа Монгол улсад бол жимс зэмсхэн тариалж ургуулах нь чухал байгаа. Жимсний шүүс боловсруулах бүрэн автомат шугамыг 22 онд ашиглалтанд оруулсан. Одоо ирээдүйн төлөвлөгөө гэх юм бол чанамал боловсруулах бүрэн автомат шугамтай. За үйлдвэрлэлийн хүчин чадал мөн савлах хүчин чадлаа нэмэгдүүлэхээр зорилго олгоод ажиллаж байна. Дээрх үйлдвэр шиг технологийн шинжилэл хийхээр зорж байгаа үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор тоног төхөөрөмжийн гайлын албан татварыг чөлөөлсөн. Мөн засгийн газраас арилжааны банкуудтай гэрээ хийж хүү багтай урт хугацаатай зээлийг олгох талаар тохиролцоонд хүрсэн. Энэ мэт олон ажлыг хүнсний хувьцаалгын хүрээнд хийж байгааг ерөнхийлөгч онцоллоо. 25 жилийн хугацаанд эх орноо хүнсээр хангах гэсэн юм зорилго дэвшүүлсэн. 19 нэр төрлийн одоо хүнсний бүтээгдэхүүнээр зарлаад үзвэл 55 ширхэг болж байгаа. Бүтээгдэхүүнээр одоо өөрсдөө эх орны дотоодын хэрэгцээг хангая. Цаашлбал хүнс экспортлдог улс болёо гэж ингэ зорж байгаа. За ойролцоогоор одоо арилжааны банкны хүүн дээр бид 13% одоо урамшууллыг татаасыг бид хүн одоо улсаас олгож байгаа. Ингэснээр тухайн одоо бизнес эрхлэгч маань бол хүнсний үйлдвэрлэл эрхлэхдээ 5-6% хүүтэй 3-5 жилийн хугацаатай ийм одоо зээлүүдийг авч одоо хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, үйлдвэрлэлээ сайжруулах энэ боломжууд бол бүрднэ. Олон улсад хамгийн удаан дарсан бяцлаг өндөр үнд хүрдэг. Жишээ нь Серб улсад дэлжигний сүгээр хийсэн бяцлаг 1 кг нь 2000 гаруй доллараар зарагддаг бол Германд 13 жил хадгалсан бяцлагийг Сауди Арабын тэрбумтан голдмын алтаар худалдан авсан тохиолдолч гарч байжээ. Энэ мэт малчны хотон цаасан сүгээр хийсэн Монгол бяцлагийг дэлхийн зах зээл алтнаас тутахгүй үн хүргэж зарах боломж байна. Одоо энд байдаг бяцлагууд бол Монголыг борлуулж байгаа нь бол доллараар ярих юм бол нэг 10-аас 15 доллараар борлуулагдчих шиг байна. Тэгэхээр импортын бяцлаг бол энэс бол 40-50% илүү борлуу. Тэр нь аргагүй тий. Тэгэхээр манай энэ бүтээгдэхүүн үнэхээр ингээд чанараа олоод стандартаа гаргаад технологио гаргаад тэгээд өөрийнхөө бүтээгдэхүүний онцлогийг тодорхойлж чадах юм бол одоо энэ бүтээгдэхүүн бол дор хаяж 30-40-50 доллар өлхөө хүрэх бололцоотой. Энэ сарлагын бүтээгдэхүүнийг нэмэн үр түвшин гэсэн бүтээгдэхүүн гаргах юм бол бид сарлагаа илүү хөгжүүлж ямааныхаа тоог багасгаж бэлчээрийг бас аль болж игэл хадгалах болов гэсэн ийм олон санааг агуулсан бүтээгдэхүүн байнамаа. Дэлхийн зах зээлд жилд 3000 тонн бяцлагны хэрэгцээ байдаг. Харин дотоодын үйлдвэрлэгчдийг улсаас хөрөнгө санхүү болон гадны улсад бүтээгдэхүүнээ борлуулах тал дээр нь дэмжих юм бол үйлдвэрлэлээ илүү өргөжүүлэх боломж байгааг тэд онцолж байлаа.